Ажигчтай. Тэр шиг одоо өвөр монголчуудын эрхийг хамгийн ихээр зөрчдөг орн бол одоо Монгол улсаа гэдэг өнөөдөр бас дэлхийн даяар одоо яригдж байгаа туйлын харамсалтай байна. Монгол улсад өвөр монголчуудын үнийн эрхийг зөрчиж байгаа нь бол 10 оноос ихтэй байгаа холбоо зүрээ. За 10 Монгол улс бол одоо 10 Монгол маань харин ноёлоос авах тусгаад авахгүй. Хамтдаа нэгэн Монгол улсын байгуулагдсан өвөр монголчууд зэрэг жанжтайх нь олонхыг бүрдүүлж яам бүрийн дэд цайлаар ажиллаж улс орныг удирдах байсан. Гэвч өвөр Монголоос ирж хүчээр орсон нэр зөвлөлтүүдийг олоход нэг харамсалтай эмгэнтэй явдал тохиолдсон билээ. Мандааватар Дамжин сорон, Мавжоогон, Ончиг сүрэнман, Тогтох тааж, Баяргон, Сахалт Намбухайн, Норимбэлгон, Айдангон, Зодовжовон нар янз бүрийн шалтгаанаар алагдаж байсан бүхэн болсныхаа дараа өдгөөнөөс орж удаан болсныхаа дараа сургууль алдарсан. Урд хойд улсчийн эзэг хийжүүдийн үйл ажиллагаа харийг аристан дагалдагч ар Монгол зарим ноёдын хорлол зэрэг нь энэ үхэнд их үүрэг үүсгэжээ. 20-р зууны 10-ад оноос 40-ад онуудад өмнөд монголчуудын бүгдээр Монгол ард улстай нэг бүгдээр Монгол ард улс олноороо ирж амьдрах бүгдээр Монгол ард улсын Юуш тэдний зөвлөлийн төрөмгөөчүүдийн янз бүрийн хэлбэрүүд хүлээж байдаг байсан. Бүх Монгол тоорхтыг эсвэл хятад гүрний бүгдээр ингээд нөлөөндөө оруулах зөвлөлтийн ирмэлтүүд ээжлэг үтчиж хэрэг хятад зөвлөлтүүдтэй харилцаа сайжруулах холбоотой хятад зөвлөлтүүд нь хүчтэй болгох монголчуудын хэлбэрүүд байсан. За өндөр сугсаагаар гэсэн сэтгэлтэй цогт тэмцэгч Дэмжиг Дондруу онд Монголын байдлаар хамтан хэлбэрүүлж байсан. Дэмжиг Дондруу онг нэгдсэн Монголын нэгэн удирдагч болгоноож бүгдээр Монгол ард улсын албан тушаалтнууд нар мэдэгдүүлж Улаанбаатар хотод 90-20-нд байлгаж байсан. Холбоотон Мав нар нь хүчээ авахын тодорхой болгож Дэмжиг Дондруу онг 1950 онд хятад ард улсад тушаалгаж хүүгэн Монгол улс хэлбэрдүүлэн орж байсан. Саяхан Японы зохиолч Гокогийн хэлбэрдүүлэлтээр шоронд 34 жил Америкт амьдарч байгаа өвөр Монгол хүн Үлзий баярын Монголдоо тэмүүлсэн сэтгэлээр хоёулаа болсон. Эхний номд нь бол 1945 онд Монгол улсын намын дээд сургууль элсэн орж байснаа 37 онд хувьсгалын эсэргүүг эрдэн 25 жилийн ял сонсож 54 он бартал Улаанбаатарт холбоод дараа нь хятад тушаагдаж энэ нь цаашдаа 27 жил холдохын нь шалтгаан болсон эмгэнэлт хов заяатай соёл жавын тухай өгүүлээ. Дараагийн номонд нь хүүхэд насндаа Монгол ард улсыг өдрийн орон мэт санж орж ирсэн ч насан туршдаа хардагдаж сэргэгдэж бужаа хэмээн жичлүүлж гадуур хогтон хогж албан тушаалах авьяа шагнал төрдөх иргэн болох хэрэггүй. 2-р сортын хүн байж явсаар сүүлдээ Америкийн нэгдсэн улсын харьяат болсон Үлзий баярын тухай өгүүлээ. 87 оны өөрчлөлт байгуулалтын үед өмнөд монголчуудад хандах харгас хандлага Монгол улсад өөрчлөгдсөн бай. Нэгдсэн үндэсний байгууллагад өвөр Монгол дахь үнийн эрхийн байдлыг таниулах гэж Монгол улсад зогтож ирсэн Баатар Улаан гэрэл дараг хятад ард улсад тушаасан. Харин 90 оноос хойш арчлалын үед байдал өөрчлөгдсөн. 90 оноос хойш Монгол улсад өвөр монголчууд олноороо орж ирэх гэж хүсэл тавьжаасаа. Тэгэхэд одоо биелсэн болсон юм байдгүй. За жишээлбэл одоо Шинжаанаас ихэнх олон айл ирчээд Монгол улсын иргэн болохын хүсэлтэй тавьж байгаад бол ерөөсөө үлээгүй. За тэгээд нэг 2 хон бол Монгол улсын ерөнхийлөгч Очирбатаас одоо хүсэл тавьсан байгаа. Очирбат ерөнхийлөгч ахихдээ их тус үзүүлж явсан ачтаа өнөөрөнд дамжуулж одоо хичээнгүүлэн хүсэл тавьсан. Очирбат ерөнхийлөгч зөвшөөрсөн ч түүний биелүүлж чадаагүй. Монгол улсын ерөнхийлөгч хөөцөлдөөд өвөр Монгол хүнийг Монголын иргэн болгож чаддаггүй юм. Одоо ч давтагдж байна. 91 он Тайваны өмнөд Монгол 6 гэрвэл Монгол улсад эрд суухыг хүсэж бүтээгүй. Америкийн нэгдсэн улсын эрдэмтэн Наранбаатар, Алтан Үлзий, Тайваны эрдэмтэн Хагаан Чулуу нарын өмнөд Монгол гаралтай эрдэмтэд Монгол улсад хөдөлмөр төсөлтэй илэрхийлж мөн эс зөвшөөрсөн нэгэд Наранбаатар эрдэмтэн $300,000 үнэтэй лабораторитойгоо ирнэ. Төрөөс цалин дэмжлэг авахгүй гэж байхад зөвшөөрөв.
Хүний эрхийн идэвхтэн мөрөн маш хавчигдаж харагдсан байдалтай Монгол байсан. Суглааж Эрдэнэ хоёр бас одоо Монголоос гадагшаа цагаачлаж болсон энэ хоёр хүн бол хэвээр орсод байна. Тэгээд одоо ягаад ч юм хоёулаа тодорхой шалтгаанаар хожим алгацсан байгаа. Жилийн дор 89-аас 2000 оны хүртэл одоо аргал чаргалан сууж өрмөсөн үлдгийг үнээр хүсэж байсан. Гэвч бол одоо тэр санал мөртэйгөө Монголын нэг санд ажиллаж байсан сэтгүүлч бодлыг дэд үндэслэлээр баримтлан гаргаж байсан. 2011 оны 5 сарын 30-нд Улаанбаатарт болсон Өвөр Монголыг дэмжих цуглааны дараахан дуунд оролцсон 10 өнөд Монгол хүн гадаад улсууд руу дөрвөн оцсон. Батцангаа гэдэг хүний зураг байна. Энэ Өвөр Монголын жиж монголчуудын соёлын төлөө тэмцэж Батцангаа бол 2009 онд дөрвж болохоор Улаанбаатарт ирсэн. Тэгээд нэгдсэн үндэсний байгууллагын хамгаалалд ороод багтан Монгол хятад улсуудын цагдаа нар мөн нэгдсэн үндэсний байгууллагын салбарын Монгол ажилтан нар нээлж хөвөлдөн нэгдсэн үндэсний байгууллагын байранд дуудаж гадаа нутаж баривчилсан. За энэ үнийг ингэж одоо Монгол хятадын аргын сэтгэлдүүд нээлж баривчилж хятад улсад аваач тушаасаас болоод энэ хүний амьдралд их гай учирсан. Хятад улсад энэ хүн бол янз бүрийн ялз юм сонсож тэгээ саяхан гэрээ хорионд байж хагаад тэгээ гэрээ хорионыхоо дэглэмийг зөрчсөн гэсэн шалтгаанаар 3 жилийн ял авч хятадын шорон гяндад зовж шаналж байна. Энэ үнийг одоо манай Монголын аргын сэтгэлдүүд хятадын цагдаа нартай нийлээд тэгээ дээрээс нь нэгдсэн үндэсний байгууллагад байдаг одоо Монгол ажилтан нэмэх тагнуул туршуулттай нийлээд ингэж барьж өгөөгүй байсан бол энэ хүн өнөөдөр хятадын шорон гяндад одоо тамлан ташлах биш монголчууд бидний донд одоо монгол хүнийхээ эрхийг эдлээд алхаж явах байсан мэзээ. За тэгээд 2008 онд бас Монгол улсын иргэн өмнөд монголчуудын хүний эрхийг эдлэх соёлтыг хятад ажиллаар очихтан Монгол улсын хүчнийхэн хятадын хүчнийхэнтэй хамтран ажиллаж баримтлуулж хориулах ажлыг зохион байгуулсан. Соёлт ийхүү хэлмэгцлийг Монголын янз бүрийн байгууллагууд нуун дарагдуулж байсан төрийн байгууллагууд. За өмнөд Монголын нэр тэмцэгч Малчин Мэргэн алгацснаас хойш хүний эрхийн идэвхтэн 4 өмнөд Монгол улсад ирсэн ч мөн гадаад руу дөрвөөс аргагүй байгаа. Нэг нь бүсгүй хүн бөгөөд амжиргааны ямар ч их үүсэргүй айл дамжин өдөр хоногийг төөрүүлж хэцүү байдалтай байна. Монгол хүн Монгол улстай ийм байдалтай байж болно гэж юу? 1990 оноос хойш 1000 орчим өмнөд Монгол хүн Монгол улсад ирснээс хавчиж шахах, арч тушаах, эрүүдийн шүүх, ловөрдөн цөлмөх зэрэг зөв зөвлөлүүдээс олж 900 орчим нь гадагшаа гарч 100 орчим нь үлдсэн байна. Энийг Монголын хөг толб сандын өмнөд монголчуудынхаа өрлөө өшгөлсөн он жилүүд өгүүлбэжээ. Монгол улсад өмнөд монголчуудыг хотлогт холбогдуулж өдөртөг эрүүдэн тамлагдаг нь арилахгүй байсаар байна. Зарим жишээ дурдъя. Монгол улсад одоо үйл ажиллагаа явуулдаг бизнесмен 100 нас гэдэг хүний өв хөрөнгийг бол манай Монголын нэгэн төрийн хүндлэгт гарсан хүн өөрийн лоурдын дээр ингэж байсан. Ер нь бол одоо энэ Монгол улсын ерөнхийлөгч нар гэдэг хүмүүс бол эсвэл өвөр Монгол хүн иргэн болохыг одоо хичнээн арын хаалгадаж өсөөд иргэн болгож хүч мэдлэн өрдгөө. Харин хятад хүнийг бол одоо Монголд оруулж ирэхдээ 20-30 мянгаар нь ч гэсэн оруулаад ирчдэг ийм сонир ерөнхийлөгч нар байдаг. За тэгээд нэг ерөнхийлөгч маань 100 нас гэдэг одоо өвөр Монгол бизнесмени хамаг хөрөнгийн дээргчээд дараа нь энэ бол одоо тагнуул туршуул хятад улсын эсрэг үйл ажиллагаа явуулдаг гэж гүтгэхэд хятад руу баримтлуулж тушаалгаж байсан. За бизнесмен Алтан сангийн хөрөнгийг битүүмжилж хуурамч хэрэг толгодуулж шүүхээр бурууг нотлогдоход улс төрийн үйл ажиллагаа явуулдаа гэд хорж хүнд хэрэгтнүүдээр тархинд нь хадаас цоох зэргээр харгасаар томлуулж улмаар хятад руу гаргасан. Монгол улсад гадаадын иргэн улс төрийн үйл ажиллагаа явуулж болохгүй гэж хуулин заасан байдаг. Энэний дагуу бол өвөр Монгол хүмүүсийг бол нэг амжиргааны аяг хоолны тухайд ярихгүй бол улс төрийн үйл ажиллагаа явууллаа гэж одоо гадагш гаргадаг, тушаадаг, хятад улсад одоо хов мэдүүлдэг, аваачиж харгислуулдаг явдал их байна.
Дээд Монголоос ирсэн Монгол улсын иргэн эхнэртэй 2 хүүхэдтэй Эрдэмтэн Мөнхбаатарыг Ажаагаанд мөргснөхийн төлөө улс төрийн үйл ажиллагаа явуулах гэж хэд рүү албатан гаргасан. Энэ албатан гаргасныг үндэслэгүй зүйл боллоо гэж хөөцөлдөж явсан. Дээд Монголын 2 залуу мөн дээр шалтгаанаар гаргасан. 98 онд Монголын орчтын эцэг гэгддэг зориг алгацсны дараа өмнөд монголчуудыг мөн хэлмэгдүүлсэн. Нэгдсэн үндэсний байгууллагын хамгаалтаар байсан хүний эрхийн идэвхтэн ялалтад зоригийг алсан мэргийг хэлсээр хүлээх гэж халаалтын ширэн мөргүүлэн зодох зэргээр харгасалж нэгдсэн үндэсний байгууллага түүнийг Швед рүү дөрвөлөх ажлыг яаралтай зохион байгуулж байсан. Хүнд гэмтсэн ялалтыг дамнуургаар шоронгоос онгоцонд мөргөж байсан. Нэгдсэн үндэсний хамгаалтаар байгаа гэдэг нь Монгол улсад бол ямар ч хамгаалтгүй байсан байна гэсэн үг хэд болно. Нэгдсэн үндэсний байгууллагын Монгол ажилтнууд гэдэг хүмүүс нь ерөөсөө тагнуул туршуул хүний наймаач ийм хүмүүс байдаг болцоо бодлоо. Одоо нэгдсэн үндэсний байгууллагын дэлгэцийн комисд ажиллаж байсан Анар гэдэг хүн бол Монгол улсын иргэдийг бэлгийн гаж донтон гэсэн хуурамч тодорхойлт өгч одоо олноор нь гадагш гарах хүний наймаа хийсэн. Тэгээд энэ хүн бол одоо Монгол улсын хүний эрхийг цогтоо тэнцэх чиглэлд Мандан Бадарч телевиз радиогоор одоо олонтоо ярилцлага өгч Монгол улсын нэгэн Ардын Баатар болчиход явж байгаа. Тэр Анар гэдэг хүн бол энэ ялт хэргийг хийж одоо миний лоосоноор зурган угаа Батцангааг барьж өгснийгээ төлөө ямар ч ялцсан хүлээгээгүй зөвхөн нэгдсэн үндэсний байгууллагын дөрвчийн комиссийнхаа тэр ажлаас хүсэл дээрээ гарах өргөдлөгөөл тэгээ өнөөдөр хүний эрхийн төлөө тэнцэж цогт баатаргаад одоо ингэ явж байгаа. Тэр Анартай хамт одоо энэ хүнийг бол одоо барьж тушаасан Эрдэнэ болон гэдэг ажилтан одоо хүртэл нэгдсэн үндэсний байгууллагын дөрвчийн комиссд ажилласан хэврээд байна. За 2006 онд нэгэн өмнөд Монгол хүнийг хүчнэхэн хулгайлж Хятад ард улсын талд сэм өгөх гэж хэдийн ойролцоо бие засах газар удад орсон бөгөөд тэрээр амиа орлогыг шуурдж байсан. 2010 онд Монголын иргэний хөдөлгөөний төтөн Сухонтын амь насыг өнөөсөн эзэн эхнээсээ тодорхой байсан батал өмнөд Монгол соёлтыг уг хэргийг үйлдсэн хэмээн гүтгэж хорж байсан. Иргэний хөдөлгөөнийх нь жинхэнэ буруудан шийдэхийг шаардаж тэмцсэн учраас соёлтыг сулсан. 2012 онд өмнөд Монгол хүн болох цэнгэлийг төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн гэдэг хэрэгт тодорхойлж харсан. 3 сарын дараа уг хэрэгт тодорхойлон орж байсан хэргийн гол зохион байгуулагч гэгдэж байсан хүнийг сулснаар цэнгэл уг хэрэгээр хоригдж байгаа цорын ганц хүн болсон. Түүнийг хээр аваачин хүнд гэмт хэрэгтнийг цааслаж байгаа мэт дур үзүүлэн хий болох гэмт хэрэгтнүүдээ задуулах, нэрэмдүүлэх хэрэг хамтлагчид дундаас ганцаархан хүнд нөхцөлтэй өөр шоронд ойчин өрх зэргээр зүсэн зүйлээр цэнгэл гэдэг хүнийг зовоож байна. Монгол улсад олон жилээр томоотой хуулийг сахин амьдарч ирсэн өвөр Монголын жирийн нэгэн иргэн хүн яалтаараа төрийн эрхийг авах гэсэн гэгдэж хамгийн хүнд буюу одоо 25 жилийн ял авах гээд хоригдож байна вэ. Ийхүү одоо өмнөд монголчуудын их Монголд нослоогоор зөрчигдсоор байна. Үүнийг бид нар одоо боловсруулахын төлөө дуу хоолойгоо нэгтгэх ёстой.